Сайн байцгаана уу хүмүүстээ. За өнөөдөр болохоор байгалийн зургийн 4-р сургал эхэллээ. Өнөөдрийн хичээлээс эхлээд бүгдээрээ ерөнхийдөө уусгал дээр нэмээд бичлэлт гэдэг ойлголттой болно. Бошоороо зураг зурцгаа хашаа. За одоо багштайгаа зураг хэлцгээе. За юу түрүүнд бүгдээрээ хамнаагаараа гаргана. Өмнөх зургаас дарааж хуур. За ингэхдээ бүгдээрээ ингээ цаасаа ерөнхийдөө 4 хувач. Ерөнхийдөө иймэрхүү зургууд болохоор яг санамсаргүй байдлаар зургийнхаа энэ яг 2-1 үд дээр давхцуулангууд ямар нэгэн дүрсээ давхцуулангууд зохиомжийн алдаа гэж үздэг байхгүй юу? Нэг бол ингээд бүр яг санаатаагаар голлуулаад бүх юмыг голлуулаад жишээдээ зурж болно. Үгүй өөр тохиолдолд аль болох голлуулахаас зайлсхийх хэрэгтэй. Эхийн тулд ингээд яг нөгөө нэг голж болохгүй зураасаа тийм багш нэглэл хэрэглэжлээ. За одоо нөгөө нэг бид бүгднийхэн зурж байгаа зураг болохоор сартай, сарын тусгалтай, тэгээд мөн цэцэгтэй зураг байгаа. Энэ зураг хэлцгээе. Хар зургаараа болохоор ерөөхдөө тэнгэр ус хоёрынхоо заагийг хэлээ. Дараа нь болохоор сарныхаа дүрсийг өөрөөр гаргаад бидэнд ерөөсөө эхний ээлжинд энэ дүрс байхад л хангалттай. За бүгдээрээ одоо гуашаараа зурж эхэлнэ. Эхлэлдээ нөгөө нэг өмнөх зургууд шигээ их талбайг хамарч эхэлж будах учраас шууд будгаа уусгаад фоныг нь бүхэлдэнд хатна. Дахиад нөгөө нэг өнгө бишгчээ цэглэрэн нэг тусгаал маань гэсэн ялгаагүй. Багшаагаа дуурайгаад шууд цаасан дээр уусгаж болно. Хэрвээ хэцүү байл мэдээж хатгаар хадаргуу дээр шахаад дараа нь хоёр төрлийн цэглэрэн зэрэг цагаан Сарман бол ерөөхдөө цагаан өнгөтэй байна. Баг зэрэг гадны хүрээг нь тэгээд тавир цэнхэр өнгөөр зурчвал хайтайхан болно. Тэгээд царныхаа цагаанаас ерөөхдөө нөгөө хэмжээгээ гаргацсан байгаа учраас хэлбэр нь алдагдахад бол нэг асуудал байхгүй. Ингээд ерөөхдөө суураа таглаж байхад цагаан зай үлдээхгүйгээр энэ цайвраагаа ерөөхдөө сарны туяа гэж үзээд цаашаага энэсгүүд бол нэлээд бараан байна. Мэдээж анханасаа сараа бас бүрийн хөвөр нь үлдээчвэл тэгээд үлдээхгүй байлаа гэх юм. Тийм болохоор ер нь зураг зурж байхдаа болохгүй байх гэж гэсэн өөрийгөө зовоох асуудал ерөөсөө байж болохгүй шүү хүмүүстээ. Зурна гэдэг чинь өөрөө айгүй гоё юм дээр ерөөсөө стрессж болохгүй. Ингээ бараан өнгө манаа зурж эхэллээ. Усаараа усгаад өгөх хэрэгтэй. Тэгээд нунцэг болон бүрээ бутган чухал. За энэ хоёрын гол усгалыг хийхэд бол бивээ уснаа сайхан угаад сэвэрлж агаад зөв ямар нэгэн будаггүй устай бивээрээ. Хоёр тийш нь урт уртаар татаад усгаад өгөх хэрэгтэй. За яг энэ баяраараа ямар нэгэн зай талбай үлдээхгүйгээр бүгдээрээ усныхаа тусгалаа хийцгээе. За яг ганцаар тэнгэрийнхаа зааг хэлж. Ганцаар тэнгэрийн заагаа энэ бараан бодгасаа баг зэргийг аваад ерөөсөө ингээд агнаасаа зааглаад өгчих. Тэгэх юм бол тэнгэрлэг орно гэсэн асуудал байхгүй. Энэ хавтгай бэр байгаа тохиолдолд нэг талаар нь ингэж өрөхгүй шүү хөөе тийм. Ерөөсөө яг ингэж гоё хавтгай гарна. Хүмүүстээ ингээд дэдгэн хийхдээ цагаан өнгөөс ихсэн дээ. Одоо болохоор хамгийн сүүлд цагаан өнгө юм. Хоёр тийш нь одоо ингээд хараа бэрийн хатгаагаар нь чирээд хоёр тийш нь гоё усны хатар миний нэмтэн дэлхануудыг ингээд өгөх хэрэгтэй. Гуаш маань өөрөө ингээд олон дахин уусгаад авах тусам их гоё хонглог өнгөтэй болж өгдөг байдаг. За усны дээр бол бүгднийг нэг гэж хавтгай хоёр тийш нь бодоорой. За бүгдээрээ одоо ингээд доотлоо хатааж явцгаа эргээд сарлууга орцгоё. Одоо бүгдэнд нь палитр хэрэгтэй. Палитр тэгээ мөн нарийн бэр хэрэгтэй. Одоо бүгдээрээ сарныхаа дүрсийг дахин нэг удаа гоё буурын хийгөөр. За тэгэхэд бол ингээд шахацсан цагаан будгаараа бүгдээрээ ашиглая. Тэгэхээр зөвхөн энэ гаднах бүрийг нь өөрийнхөө болох гатал
Хам дээр хамгийн цайвар цагаан гэрэлтэй эсгүүд ингээд цагаан онгоо бодгаа өшөө бодог ихтэйгээр. Сарман бас яг ингээд цав цагаан бөөрөх юм болов гэхээр ингээд энэ тэнд ингээд юм саарл цэгнүүд харагддаг да овон тов. Тэрийг нь ингээд доотлохоо суур цэнхэрдэн өнгө гэж бодоод дээрэс нь цайвар өнгөнүүд ингээд тавиадаг. Эсвэл зарим хэсэгт нь мөн цайвар цэнхэр өнгөөр суурийг нь хийгээд өгнө. Ингээд сараа хатчих байгуур тэр сарны наадлынхаа багаан уул хийцгээе. Эхлээд тэрд ус газар тэнгэрийнхаа заа. Тэр одоо ингээд суур бэлтгэлээ хийж юм л гэсэн. Одоо ингээд энэ дараагаар бичлэгтэй хийх юм бол цаасаа эхлээд ямар ч цагаан хэсэггүй ойлгох хэрэгтэй. Бид нэр эхлээд сараа хийгээд шууд тусгалаа хийсэн дээ. Тэрнтэйгээ адилхан уулынхаа тусгалыг ч гэсэн хэлчихэ. Гэхдээ одоо яг энэ газар тэнгэрийнхаа заагийн цэнхэр өнгө нь ерөөсөө гарч болохгүй шүү. Энэ бодит уултайгаа ерөнхийдөө маш тийм ойролцоо хэмжээтэйгээр дандаа ингээ хөндлөн гэж хэлсэндээ багш нь усны дээр байгаа тусгалууд. За энэ дараагаар энэ хэсэг маань айгүй хос харагдаж байгаа. Тэр хэсэгтээ бүгдээрээ гүүр зурж өгцгөө. Хар өнгөөрөө мэдээж хэрэг. Хар өнгөөр бодоод өгч. За модөнгөөр маань мэдээж тулж байгаа хэрэгтэй. Энтэйгээ яг параллел. Аниска хатчих хооронд үтээ юм нэ. Одоо нөө бичлэгийн маань хэсэг ойртой л юм хөлтүүд ээ. Учир зурцгаанаа. Эхлээд том бүдүүн голоо зураад. За энэ талаас ч ихсэн. Нэрийнхэн. Эхлээд томоос бүх цалаад шүү хөлтүүд ээ. Хаашаа цалаад туснаа өшөө нэрийнхэн болж байгаа. Дээрөөсөө бороо биш зүгээр харангууруу л хийчих болно. За энэс цаашаа багшийн төрөнд хэлсэн бичлэлт гэдэг ойлголт гарч ирнэ. За бичлэлт гэж юу хэлдэг вэ гэхээр ерөнхийдөө одоо бидний түрүүнээс хойш хийсэн усны эдэр маань болохоор нэлээд шингэн явж байгаа шүү дээ. Усаараа нэлээд найруулаад одооноос эхлээд бүгдээрээ будаг ихтэй явна. За энэхт маань цагаан өнгө багшаа палитр дээрээ палитр буюу одоо энэ будаг найруулдаг автан дээрээ шахаад үгүй. Тэгэхаа дараагаар одоо энэ будаггүй хэсэг дээрээ ягаан цагаан өнгө гоё холиод цайвар ягаан өнгөс. Ягаан өнгөөр их гэж байгаа гэхээр дээрээ одоо түрүүн зурсан хүчээр дээрээ цэгнүүд хийж өгцгөө. За одоо гэхдээ нөгөө бичлэлт гэдэг маань энэ өмнө нь бол ингээ будаг тавьчаал нөгөөтг ингээ хоёр тийш нь усгаадсан да. Одоо л ерөөсөө усахгүй. Удаа ингэж биернийхээ үзүүрт нэлээд аваад өдөгөө ойролцоогоор ингээд нэг тавилаа авлаа. За эхлээд тэр нарай бараа ягаангүй гэж. Ингээд тавиад бодлоо. Ерөөсөө хит шингэн биш, хит өтгөн биш. Тавиад аваад тэг хүчтэйгээ ойрхон байх хэрэгтэй гэдгээ батж болохгүй шүү хүмүүстээ. Эхлээд бараануудаа ингээд тиймэрхүү байдлаар чинь. Хүчүүд дээрээ зэргийн дараад хийсэн ч болно. За үзүүрс хөдлөг арай жоохон жижигхэн бичлэгтэй. За ингэснийхаа дараагаар энэ дээрээ баг зэргийн цагаан өнгөө нэмээд нөө ягаан суур одоо энэ хамгийн ихний бараануудаа суур гэж үзэж байгаа байхгүй юу? Эднэрийнхээ голоор нь дахиад нэг цайвар ягаанаа явуулах хэрэгтэй. Ерөөсөө ингэж ухраахгүй газ багш нэг тавьсан л ингээд эднэрийгээ өшөө хөвчлөлтөөр зурмаар байвал бүгдээрээ хуруун дээрээ ингээд башаараа аваад ингээд хуруугаараа дарж бас зурж болно. Одоо ингээд наашлах тусам энэ хамгийн дээдлэлт нь юм цайвар өнгөний зүүнүүдийг хийж байгаа. Гэтэ цэгнүүд маань ингээ ойрхон байвж чаддаггүй юм биш үү тийм ээ. Тийм болохоор ингээ жоохон хол нэг өнгө авсан ч гэсэн ингээ энэ тэнд нь хол гэдэг хэрэгтэй. Ингээд уулын чинь цагаан ягаан хоёрхан өнгө байгаа хэрнээ ингээд нэг цагаан ягаан өнгөнийхөө хоорондын харьцаа их байгаа учраас ингээд олон төрлийн ягаан өнгөийг үсгэж байгаа. Цайвар, бараа энэ нүцгэн байгаа өчрний хэсгүүд дээр юм уу цэцнүүдээ ингээд бичлэлээрээ ташаад байна. За хамгийн сүүлийн цайвар цэцнүүдийн хэсэг юм ээ.
гоё харагдаж байгаа. Одоо ингээд өмнө дандаа цэнхэр өнгөөр зурагдсан бол одоо дээр нь жоохон ягаан өнгө орж ирэхэд зураг маань ингэж гоё өнгө орж байгаа. Би нэрээ тоншоод за одоо цэцэгнийхээ хэсгийг түр архив. Одоо нэг багш нь өмнөх хичээлүүдээр дандаа ярьдаг байсан. Одоо ингээд ус бол өөрөө тэр чигээр тусгал юм гээд ус бол өөрөө өнгөхгүй тий тунгалаг. Тэгж яхад одоо ингээд тэнгэрийн цэнхэр өнгө тусцсан байгаа юм чинь энэ цэцэгний ягаан өнгө ч гэсэн усны дээрээ тусах хэрэгтэй. Одоо энэс ахуулаад дахиад нөгөө бичиж бараанаас хэлээ бүгд. Миний хэсэг хавтгай гэж багш нь хэлсэн. Бүгд хавтгай бичлээ. Ухраахгүй. Одоо дэшээ ингэж хөнгөн татан гот бас ингэж цэхэр өнгөтэй ууслаад баярлаж байгаа. За ингээ одоо энэ натлын гүүрнийхаа хэсэг дээр ч гэсэн ягаан өнгийнхаа баг зэрэг хийгээд байна. Гүүрнийхаа хэсэг дээр бүгдээрээ нэмээд өгье. За ингэхдээ хатгаар за багшаа гарч байгаа. Гэт харангуйтай уусгасан маягаар. За одоо усныхаа хэсгийг мөн дахиад нэвтрээд үзье. Шин цагаан өнгөний шахаад. Усныхаа хэсгийг бол ер нь жоохон бараан дуугаад тэгээд энэ нөгөө гүүрэн дээр байгаа хэсгээр жоохон цайруулаа хийчих. За гүүрэн хэсгээ цайруулна. За гэхдээ бас нөгөө нэг саяны цайвар цэнхэр өнгөтэйгөө баг зэрэг олоход хүрэн ягаан дуу гэх үсгий. Одоо нөгөө нэг энэ бодон гүүрний маань толгорууд маань харагдахгүй байгаа. Энийг бүгдээрээ тодруулъя. Сар талаас энэ тэгэхээр гэрэл талаас гэсэн үг. Одоо энэ талаас ч гэсэн муу гэрлийн талаас авчир. Түрүү нөгөө нэг харанхуйд харагдахгүй байсан хэсгүүд маань ингээд тодроод эхэлж байна тийм ээ. За энэ хэсгүүдээ ч гэсэн тодруулъя. Багны хэсгүүд. Бүр яг гадна тал биш шүү. Хөтөдөө энэ талынхаа бол арай өөрөөр байгаа. За энэ дараагаар одоо ингээд модны энэ хэсгээр хийсэн юм чинь уулан дээр цаатлын уулан дээр тусч байгаа сарныхаа туяач гэсэн баг зэрэг хийгээд байна. Тааш нэрхнаа. Тэгснийхаа дараагаар сарныхаа тусгалыг одоо цагаан үг ингээд юм гоёор шахацсан байгаа юм чинь нэг өшөөний тодруулах. Энэ зурган дээр байгаа хамгийн тод гэрэл маань өөрөөс шөнийн сараагаа тэргэл сараагаа ингээд дахин тодруулах. Энэ дээр маань цагаан тавингууд гоё гэрэлтэй дүүж байгаа. Энэ сарныхаа хэсгийг өшөө цагаан өнгөөр хийдэг. Одоо нөгөө бичлэлтийн арга ашиглаад цагаан өнгөө ингэж дангаар тавьж тод. За энэ дараагаар нөгөө түрүү цагаан өнгө манд усаад хэдүүлээ цэцгээ таашгаа үлдээсэн шүү дээ. Тэрийгээ одоо бүр яг цаг цагаан өнгөөр ийгээс нь бас цэцгнүүдийг таашаад. Ягаад цэцгнүүд маань бас хитрхи ойрхон шаваалдаад ирэх юм бол юу нэгдэхгүй ягаа болчихно. Тийм болохоор ингээд жоохон хол жижигэн байгаа нартайхан байгаад яг цэцэг шиг. Заавал цэцэг гэхээр дэлбээ гэж зураад авахгүй. За ингэсний дараагаар одоо шөнийн тэнгэрт хоолтыг зурцгаая. Гэт бодох хэрэгтэй. Ахмад тусч байгаа юм чинь бас нэрэж гисэн тусгай. За бүгдээрээ гүүрнийхаа гэрлийг дахиад нэг арай жоохон цэнхэрдүү өнгөөр гэрлийг өгөх. Энэ тэгшин байхаар нөө банкны маань хийх тусдах байгаа байхгүй юу? За бүгдээрээ ингээд өнөөдөр хот зургийг дуусгацгаая. Энэ зураг дуусгахаас өмнө бүгдээрээ гарын үсгээ зурцгаая. Одоо энэ бараан хэсэгт бол бүгдээрээ цайвар цагаан өнгөөр гарын үсгээ зурх юм бол гоё болно. Тийм учраас багш нь гарын үсгээ зурхтаа ерөнхийдөө дараа нь жаазлж магадгүй гэж бодоод одоо энэ зэрэг бүх энэ булангуудаасаа 5 мм дотгошоо байвал хэцүүгээр жааз маань өөрөө хамгийн гадна талаар нь биш жоохон зураг руугаа орж жаазлагддаг учраас жаазлан ч гэсэн бидний гарын үсэг байхаар тооцож гарын үсэг зурх хэрэгтэй. Биернийхаа үзүүрээр аль болох арай жоохон ус ихтэйгээр явах юм бол биер маань нарийнхан гараад энийхээ дараагаар он сараа бүтэн бичгээс илүү одоо 2020 он болж байгаа юм чинь ард нь 20 гэсэн тоог бичвэл яг мэргэжлийн орон зайч тэгж бичдэг.
За ингээд багшийнхаа ерөнхийдөө яг зурсныг дуурайгаад хүүхдүүдэд гэртээ зураад жааслаа тавиарай. Багшийн заасан хичээл таалагдсан гэж найдаж байна. Багштайгаа зурсан зураг хаваалцаарай. Баяртай.